За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа дугаараар хувь тэнцвэрлэх гэж юу вэ? Ягаад та хөрөнгөний зах зээл, криптовалютын зах зээлээс захиалга өгөхөөр таны захиалгын тал нь биелэгддэг, тал нь биелэгддэггүйн талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. За ингээд анхаарлаа нашин хандуулна уу. За тэгэхээр хувь тэнцвэрлэх гэдэг маань бол сүүлийн үед нэлээд сонсогдох боллоо. За хүмүүс зарим нэг нь бол мэдж байгаа бах. Зарим нэгэн хүмүүс маань бол мэдэхгүй байгаа хаа. Хувь тэнцвэрлэх гэдэг маань хэрвээ зах зээлийн захиалга маань нийт захиалгаас хэтэрсэн тохиолдолд ашигладаг байх нь байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл болон криптовалютын зах зээл ер нь ямар нэгэн зах зээлээс захиалга өгөөд ямар нэгэн зүйлийг авахд бол за хувь тэнцвэрлэх гэдэг бол ашигладаг байгаа. За тэгэхээр л та бүхэн маань бол хөрөнгөний зах зээлээс буюу анхдагч IPO зах зээлээс буюу анхдах зах зээлээс бол хувьцаа авахд за мөн криптовалютын IEO буюу Initial Exchange Offering, IDO, урьдчилсан захиалга coin болон токен авахд бол эдгээр үгнүүдийг бол сонсч ирсэн баха. За тэгэхээр жишээ болгон тайлбарлаж өгье. Тэгэхээр нэгдүгüүрт нь бол олон нийтэд санал болгох буюу ямарваа нэгэн төсөл компани өөрийнхөө тухайн төсөл юм уу тухайн компанийхаа хувийн 10%-ийг нэг сая төгрөгт үнэллээ гэж бод. Ерөнхийдөө бол компани бодохдоо 10 хүнд юм уу 100 мянган төгрөг үржигдэн 1 сая төгрөг болох болов гэсэн тооцоололтой байжээ гэж. За тэгэхээр жинхэнэ захиалга маань яасан бэ гэхээр 10 биш 20 хүн хүрээдэрлээ. За 20 хүн маань тус бүртээ 100 мянган төгрөгийг тухайн төслийн буюу анхдах зах зээлийн арилжааны урьдчилгаа төлбөргээд бүгднийг шилжүүлчлээ гэж. Тэгэхээр бол 200% биелэлттэй буюу нэг дахин биелэлттэй гэсэн үг. За тэгэхээр анх төсөөлж исэн мөнгө маань бол олон нийтээс авах мөнгө маань бол сая төгрөг байсан бол одоо 2 сая төгрөг цугларчлаа гэж 20 хүний 2 сая төгрөгийг хэрхэн хуваарлах вэ гэдэгт л энэ яриад байгаа хувь тэнцвэрлэх гэдэг аргыг бол ашигладаг байх нь байна. За хувь тэнцвэрлэхийн хамгийн анхны нэгдүгээр арга нь бол маш хялбархан. Нэгсэндээ бүх хүмүүст ижил тэгш хандах. За мэдээж хэрэг 2 сая төгрөгөөрөө бүгдэнд нь 10% авах боломжгүй. За тэгэхээр яах вэ гэхээр сая төгрөгийнхаа үнэлгээгээ 20 хуваагаад 50 болгочно гэсэн. Тэгэхээр одоо зүссэн бүрийг нь 20 хүн болгондоо өгөхийн тулд нэг зүсмийг нь 50 мянган төгрөг үнэлжнэ л гэсэн үг юм байна. 20 хүн болгондоо 50 мянган төгрөг буюу 50% биелэлтийн өгөөд за тэгэхээр 50 мянган төгрөгийг нь буцаагаад өгчнөө л хэрвээ анхны хүн маань бол 100 мянган төгрөг өгсөн бол 20 хүний 50 мянган төгрөгийг нь тус хүрт нь биелүүлээд за тус хүрт нь 50 мянган төгрөгийг нь бол буцаагаад өгчдөг арга байдаг байх нь байна. За энэ нь бол маш энгийнээр бодож байна те. Бид бол одоо зүсэм гэж бодох юм бол нэг зүсэм нь уул нь бол 100 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан бол 20 ороод ирсэн болохоор зүсмээ дахин хуваагаад за ингээд 20 ширхэг болгочихжоо гэсэн. Анх бол 10 байсан бол 20 ширхэг. Энэ нь бол хувь тэнцвэрлэхийн нэгдүгээр арга байдаг байх нь байна. За тэгвэл хоёрдугаар арга байж болно. За сая бол бүхлээр бодсон бол одоо ботархаагаар бодъё те. Мэдээж хэрэг амьдрал дээр бас өөр кейсүүд байж болно те. За тэгвэл яг л адилхан. Гэхдээ энэ удаа бол сая төгрөгөө нэг ширхгийг нь 100 төгрөгөөр үнэлээд 10 мянган ширхэг болгон хувьцаа юм уу coin болгон гаргалаа гэж. За ингээ би гаргацсан байлаа гэж бодоход 5 хүн захиалга өгчээ гэж бодъё. За захиалга өгсөн хүн болгон маань өөр өөр. Эхний хүн маань 7000, дараагийнх нь 5000, 4000, 3000 за 1000 ширхгийн захиалгуудыг ингээд өгчээ. Өмнөх жишээ нь арга нэг дээр бол хүн тус боруулал 100 мянгыг бол бүхлээр нь ингээд байршуулсан бол энэ удаадаа бол бутархаагаар буюу хүн тус бүр нь өөр өөрийнхөө боломжоор болоод ингээд өөр өөрийн захиалгуудыг өгчээ гэж бодъё. За тэгвэл энэ удаагийн арга дээр яаж хувь тэнцвэрлэдэг вэ гэхээр тухайн компани болон тухайн төслөөр доод биелэх ширхгийг бол заагаад өгч болдог байгаа. 1000 ширхгийг ч юм уу, 2000 ширхгийг ч юм уу. За хэдний ширхэг нь бол тухайн төслөөс хамаарна тий. За бидний авсан жишээгээр бол 1000 ширхгийг бол доод хязгаар гэж тооцоод за 1000 ширхгийг бол заавал биелүүлж өгнө гэдгийг л амласан байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ 5 хүн маань тавуулаа бол 1000 ширхгийг бол эхлээд бол халаас нь авчихна гэсэн. Яг тэгэхээр энэ маань бол бас адилхан 200% биелсэн 20,000 ширхэг болчиход байна тий. Гэтэл бидэнд бол 10,000 ширхэг байгаа шүү дээ. За тэгэхээр бол 5 хүн маань бол тавуулаа 1000 coin юм уу хувьцаатай болчихно гэсэн. Одоо 10,000-аас 5-ыг хасгаар 5,000 нь үлдчихэж чинь тий. Тэгвэл энэ 5,000 ширхгийн энэ 5 хүндээ хуваагаад өгч болно тий. Гэтэл энэ нэг хүн маань бол зөвхөн 1000 ширхгийг авъя гэсэн мэн тий. За тэгэхээр энэ хүнд бол хувь тэнцвэрлэх шаардлага байна. Энэ хүний хамгийн бага хэмжээний хувьцаа нь бол биелээд энэ хүн маань бол баяртайгаар ингээ гар авчиж чинь тий. За тэгвэл 5,000 ширхэг хувьцаагаа энэ 4 хүндээ хуваагаад өгчнө гэсэн үг. За тэгэхээр 1000 дээр нэмдэг нь 4-тэй хуваахаар 1250 буюу хүн тус бүрт нь 1250-ыг бол өгчнө гэсэн. За ингээд нийлбэр нь хүн тус буюу энэ 4 хүн маань бол 2250-ийн хувьцаатай эсвэл coinтой болоод үлдчихнэ гэсэн үг юм ба. За энэ хүн маань бол 1000 хувьцаа юм уу cointойгоо ингээ үлдчихэж байна гэсэн санаа юм байна. Орж ирсэн захиалгын
хэмжээнээс нь шалтгаалаад тухайн хэмжээнүүдийг нь хуваагаад бүгдэнд нь ингээ биелүүлээд өгч гинэ гэсэн санаа. Эхний арга маань бол хүн тус бүр нь бол адилхан хэмжээний мөнгийг байршуулсан бол дараагийнх нь бол хүн тус бүр нь өөр хэмжээний мөнгө байршуулсан байх юм бол тухайн компаниас юм уу тухайн төслөөс нь бол доод хязгаарыг заагаад үйлдвэрлэлийг нь бол бусдад нь ингээд хуваалцаад өгдөг ийм арга байдаг байх нь байна. За инхээр бол хувь тэнцвэрлэх гэдэг маань бол ийм учиртай юм байх нь байна. За ерөнхийдөө жишээ болгож бол маш энгийнээр тайлбарлалаа. За энэ дээр бол мэдээж хэрэг нэлээд өөр төрлийн одоо юу гэдгийг зарим нэгэн хүнд одоо 1000 ширхгээс нь доогуур 700 ширхэг хувьцаа авъя гэсэн 350 ширхэг хувьцаа авъя гэсэн хүмүүс байх юм бол яаж тооцох вэ гэдгийг бол бас бодох хэрэг гардаг. За ерөнхийдөө одоо та бүхэн маань хувьцаа болон хөрөнгөний зах зээлээс за анх дахь зах зээлээс за хулан эсвэл анх дахь зах зээлийн крипто валютын зах зээлээс анх дахьчаас IEO авахд бол таны одоо яагаад биелэгт нь маань бол ингэж багасж орж ирж байгаа гэдэг юм бол шалтгаан нь бол ийм байдаг байх нь байна. За тэгэхээр бол хэрвээ та бүхэн маань за болон токен coin авахдаа за энэ хүү төсөл маань бол нэлээд үр өгөөжтэй нэлээд одоо эрэлттэй байх юм байна гэж бодож явах юм бол та бүхэн маань бол өөрийн авъя гэсэн хэмжээнээсээ илүү их мөнгө байршуулж бас болно. Ингэдэг хүмүүс ч байдаг. За жишээ болгоод хэлэхэд авах байгаа хэмжээ нь уул нь 1 сая төгрөгөөр авъя гэж бодож исэн бол 2 сая төгрөгийг байршуулад за илүү хувь тэнцвэлгээс бол илүүг авах хүмүүс ч байдаг. Энэ аргыг хэрэгжилж байгаагийн давуу тал нь бол мэдээж хэрэг хэрвээ захаалга маань өндөр биелэлтэй байх юм бол та бол илүү их хувьцаа авах юм уу coin авах боломжтой. Сул тал нь бол мэдээж хэрэг хэрвээ таны бодож исэн шиг захаалга нь одоо тийм их өндөр хэмжээний биш байх юм бол та бас шаардлагагүй хэмжээний хувьцаа coin-ыг бол өөрөө нэмээд авчнаа гэсэн санаа юм байнамаа. За тэгэхээр энэ болон бусад хичээлүүдийг та бүх маань авахыг хүсвэл хувьцаа CGM-ийн вебсайт болон Facebook болон YouTube хуудасаас та бүхэн маань бол тодорхой мэдээллүүдийг аваад манай хичээлүүдийг сонирхож үзэж болно. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.